өнөөдөр бид та бүхэндээ албан тасалгаа за өрөө гэрээ хэрхэн ямар бодисоор угааж халдваргажуулах талаар тодорхой зөвлөмж өгөхөөр улсын бүртгэл бүртгэгдсэн за тодорхой бодисуудыг өнөөдөр авчираад та бүхэнд үзүүлэхээр бэлдээд байж байна. За энд нэг зүйлийг анхааруулж ирэхэд Монгол улсын хилээр импортоор орж ирж байгаа химийн бодисууд бол бүгд улсын бүртгэлд бүртгэгдэж хянагдаж явдаг. За энэ маань ямар учиртай юм бэ гэхээр тухайн гадаад улс оронд үйлдвэрлэгдсэн бодисууд маань Монгол оронд одоо нөхцөл байдал тохирсон эсэх, түүнийг хэрэглэж болох эсэх, хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа эсэх гэдгийг бол нэг бүрчлэн аривчлан шалгадаг байгаа бид нар. За ялангуяа жишээлбэл энэ жавлин гэдэг бодис дээр хэд энд заагдсан одоо яг найрлагуудын дагуу одоо тухайн бодисууд нь орсон байна уу үгүй юу? За ямар нэм бактерийг үйлчлэх хүрээн тэр хүрээндээ үйлчилж чадчихэв үгүй юу гэдгийг за туршилт судалгаа болоод лабораторийн шинжилгээнүүд дээр үндэслээд бид нар энэ бүгдийг нэг бүрчлэн одоо хянсны эцэст уртын бүртгэлд бол бүртгэж авдаг. Гэтэл үүнээс гадна манай зах зээл дээр бас тодорхой хэмжээний янз бүрийн хуурамч халдваргажуулах бодисууд орж ирэх тохиолдлууд бас нэр зэрэг байдаг. За үүнийг иргэд маань одоо тухайн худалдаж байгаа хүнийхэн заавраар дур мэдэн одоо буруу процентоор найруулж буруу хэрэглэснээс болоод хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл одоо үүсэх боломжтой байдаг. Тийм учраас та бүхэндээ үнийг анхааруулж хэлж байна. Бид нар бодисыг бол янз бүрийн хэмжээтэй найруулах боломжтой байдаг. Зарим тохиолдолд 10 литр усанд найруулж болно, 5 литр усанд найруулж болно, 2 литр усанд найруулж болно. Тэгэхээр энэ ийм хувин байгаа тохиолдолд байнга хэмжээд хийгээд юм гэдэг бол өөрөө хэцүү учраас 2.5-аар найруулах үед энд нь тууз юм уу ямар нэг тэмдэглэгээ хийгээд наачч болно тийм ээ бленд ч юм уу. За ингээд тухайн төвшин хүртэл усаа хийгээд халдваргажуулах бодисоо хийгээд найруулж болно гэсэн. Энд бол бид нар хамгийн бас нэг гол шаардлагатай зүйл маань хэмжигч сав байх хэрэгтэй. За тэр хэмжигч саваар бол 150 мл, 200 мл янз янзаар тухайн бодисынхаа зааврын дагуу хэрэглэнэ гэсэн үг юм аа. За энэ савхал мэдээж урт богино янз бүр байна тухайн хувингаас шалтгаалаад тийм ээ. За энэ бэлэний хувьд бол аль болох юм зузаан хон хэрэглэнүүдийг хэрэглүүл зүгээр. Яагаад гэвэл бид нар бас тодорхой хэмжээгээр химийн бодистой, халдваргажуулах бодистой харьцаж байгаа учраас аль болох зузаан бэлийг хэрэглэх, аль болох урт шууд авсан бэлийг хэрэглэх нь зүгээрээ. Одоо инхээр бол гарын шууд хэрчгтэй ингээд халахлагдаад за хувцас өмссөн тохиолдолд хувцсныхаа гадуур бэлийг ингэж хийж хэрэглэнэ гэсэн үг. За дээрэс нь бид нар химийн бодистой хэрэглэж байгаа учраас би аль болох амны хаалтыг бас хэрэглүүлэх зүгээр. За халдваргажуулах бодис маань бол дотроо юунд хэрэглэхээс хамаарат олон төрөл байдаг. Жишээлбэл хүнсний үйлдвэр, тоног төхөөрөмжөд хэрэглэх, гэр ах үед хэрэглэх, за нийтийн үйлчлэгэнд хэрэглэх, за эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудад хэрэглэх халдваргажуулах бодис гэж бол тусдаа байдаг. За энэ дээр бид нар өнөөдөр бол энэ хатуу гадаргуу халдваргажуулах бодисыг авчираад үзүүлэхээр зэхэд байна. За ялангуяа бидний гар их хүрдэг, цахилгаан шатны товчлуур, за хаалганы бариул, хаалга тийм ээ. За сандал ширээ гэх мэт. За одоо би та бүхэндээ NCD+ болон Blizna бодисыг хэрхэн найруулах талаар зөвлөмж өгье. За NCD+ бодисыг бид нэр гэр орон болон аж ахуй нэгж байгууллагынхаа бүх одоо хатуу гадаргуу халдваргуутгэлд хэрэглэж болно. За түнчлэн 0 суултуур, за тэгээ дээрэс нь гар угаах, синк зэргийг бүгднийг халдваргуутгахад 0.25 гэдэг процентоор NCD+ бодисыг хэрэглэнэ. За энэ дээр нэг анхаарах зүйл нь юу гэдэг вэ гэхээр зэрэг одоо шахмал бодисуудыг бид нэр бүлээн усанд найруулдаг бол юм шингэн бодисуудыг бид нэр заавал хүүтэн усанд найруулах хэрэгтэй болж таарна. Тодорхой зааврын дагуу шаардлагатай тэр стандартад заасан хэмжээгээр нь тодорхой процентоор найруулж хэрэглэнэ гэсэн үг байна. За тэгэхээр энийг та бүхэн 1 литр усанд 2.5 мл NCD+-ыг хийснээр 0.25 гэдэг одоо процент нь өсөж бид хэрэглэх боломжтой болдог байгаа. Харин Blizna бодисын хувьд болохоор одоо та бүхэн 10 литрээр найруулъя гэж бодох юм бол 9 литр 850 мл усан дээр 150 мл тийм ээ Blizna хийснээр яг зохих усны халдваргуутгэллийн үйлчилгээ бүхий бодис маань бэлэн болно. За энэ Blizna маань өөрөө бол энэ жижиг савнд зүгээр жишээ болгож таваад байна л да. Өөрөө 11.4 литрээр маш томоор савлагдсан байдаг. Тэгэхээр тухайн
худалдаж байгаа үйлдвэрлэл газруудаас нь бол энийг жижиг хэмжээгээр савлуулаад авч хэрэглэж болно. Эсвэл энэ маань нөгөө зах зээл дээр бас билизна хамгийн өргөн худалдаалагддаг шүү дээ, тийм ээ. Тэндээс бас худалдаж аваад хэрэглэж болох боломжтой гэсэн. Бохирдлыг бол эхлээд цэвэрлсэн байх хэрэгтэй, тийм үү? За цэвэрлэгээ хийж угаасны дараагаар сайн одоо нэвтрүүлэх альчуураар норгож хатуу гадаргуунуудаа дээрээс доош энэ халдваргажуулах бодисуудаараа бид нар арчиж одоо халдваргажуулна гэсэн үг юм. За дээр нь энэ хоёр бол Colorcert 17 Javelin гэсэн хоёр бодис байна. За энэ бодисууд маань өөрөө ийм шахмал хэлбэртэй ийм таблеткан бодисууд байгаа. За энэ бодисуудыг яаж найруулах талаас тавьчихъя. Энэ Javelin-ийн хувьд бол ихэвчлэн 10 литр усанд 1 ширхгийг. Ерөөсөө 10 литр усанд төрөний төмпөнд 10 литр усаар хэмжээгээ хийгээд ганцхан ширхэг таблеткийг хийгээд бүлээн усанд хийгээд за хутгаад сайн найруулах нь. За хутгаж найруулаад 5-аас 10 минут таглаж хэсэг тавьсны дараагаар одоо хан шал бусад гадаргууг бол гарчиж цэвэрлэхэд бол боломжтой гэсэн. Javelin маань өөрөө саяны 10 литрт 1 ширхгийг хийж байгаа 0.0-ны 15% болж байгаа. За энэ Javelin-ийн хувьд онцолж хэлэхэд манай Монголын зах зээл дээр бол Франц улсад үйлдвэрлэсэн, Бүгд найрамдах ард үйлдвэрлэсэн хоёр төрлийн Javelin ихэнхдээ явж байгаа. Тэгэхээр манай Монгол улсын яг химийн бодисын бүртгэгдсэн бодис нь бол энэ Франц улсад үйлдвэрлэсэн Javelin байгаа юм аа. Тэгэхээр энэ яагаад улсын бүртгэгдсэн халдваргажуулах бодисыг илүү хэрэглээрэ гэж зөвлөд байна вэ гэхээр энэ бодисын найрлаганд орсон тэр тусмаа энэ холоорынх нь идэвхийн хэмжээ буюу энэ найрлаган заагдсан бодисууд нь яг хэмжээндээ тухайн гадаргууг халдваргуутахад тэр ням бактерийг өхүүлэх чадвар нь бол сайн гэсэн. Мөн хүний эрүүл мэндэд одоо энэ заасан процентуудаар хэрэглэхэд бол сөрөг нөлөөгүй гэдгийг энэ батлаад байгаа гэсэн үг юм аа. За Colorcert-ийг бол 0.2%-оор өөрөөр хэлбэл 5 литр усанд 1 ширхэг таблеткийг хийгээд бүлээн усанд дахиж хутгаад найруулж бас цэвэрлэгээ хэрэглэх боломжтой. Өөрөө холоор агуулсан нэгдлүүд учраас халдваргажуулсны дараагаар 20-30 минутын дараа бол бүлээн цэвэр усаар тухайн гадаргууг ахиж арчиж болно, цэвэрлэж болно. Бас нэг анхаарах зүйл нь юу гэдэг вэ гэхээр та бүхэн одоо угаалгын нунтаг ч юм уу өөр бас бусад төрлийн бодисуудаа ер нь холж болохгүй. Зөвхөн тухайн бодисуудаа цэврээр нь найруулаад тэрийгээр одоо гадаргуугаа алдаргуутгах. Шүршиж цацаж хэрэглэхийг хориглодог. Тэгэхээр одоо шүршиж цацаж хэрэглэх ёстой л гэсэн бол тэр зааврын дагуу шүршиж цацгаар хэрэглэнэ. Хэрвээ арчиж хэрэглэх ёстой л гэх юм бол тэрийг зааврынхаа дагуу хатуу мөрдөж хэрэглэнэ гэсэн үг болчих тийм ээ. Тий. За албан байгууллагуудад бол цэвэрлэгийг өдөрт 2 удаа эсвэл бохирлогдсон тохиолдолд тухай бүртгүүл хийх шаардлагатай. Өөрөх гэрийн хувьд бол эдгээр халдваргажуулах бодисоор 7 хоногт 1-ээс 2 удаа. За хэрвээ шаардлагатай би халдваргажуулах одоо шаардлагатай юм гэж бодох юм бол тухайн тохиолдолд халдваргажуулалтыг хийж болно гэсэн үг юм аа. За дараагийн танилцуулах халдваргажуулах бодисууд маань бол ийм салфетик хэлбэртэй болоод хатуу гадаргуу дээр шүрших маягаар хэрэглэх халдваргажуулах бодисууд байна. За энэ салфетик маань өөрөө халдваргажуулах бодисыг дотроо шингээсэн ийм нойтон салфетик байгаа. Тэгэхээр бид нар энэ салфетикаар хатуу гадаргууг арчиж цэвэрлэхдээ ингэж жижигэлж арчиж болохгүй нэ аль болох том хэмжээгээр дэлгэж тавиад за дээрээс доош нэг чиглэл ингэж арчих юм. За хэрвээ бид нар ингээд дээрээс доош нэг чиглэлд арчичаад нөгөө салфеткаараа ахаад дээрээс нь одоо арччих юм бол энэ гадаргуу маань одоо энэ бохирдсан салфетик маань энэ халдваргуутгсан хэсгээ ахаад одоо бохирдуулах эрсдэлтэй учраас заавал нэг арчсан хэсгээ дахин арчихгүй дээрээс доош чиглэлээр арчаарай гэж зөвлөж байна. За дараагийнхыг шүрших хэлбэрийг цувтаа маань тайлбарлана. Шүршиж хэрэглэх бодисууд маань болохоор дотроо ерөнхийдөө олон төрөл. За энд байгаа нь бол 2 төрлийг харуулж байна. За шүршиж хэрэглэх бодисууд маань хөөсөн хэлбэртэйгээр гардаг. Бид нар 2 янзаар хэрэглэх боломжтой. Нэгдүгээр бид нар алчуурлууга шүршээд саяны гэрэл маань мэрэгчсний хэлсний дагуу арчих бас нэг гадаргуу дээр дахин давхарлаж арчихгүйгээр за нөгөө нэг хэлбэр маань юу вэ гэхээр зэрэг шүршиж халдваргуутах гадаргуу руугаа шүршээд тарааж өгөх, жигт тарааж өгөх байж болно. За ингэснийхаа дараагаар бид нэр дахиад давхарлаж арчихгүй бид нар хатуу гадаргуугаа халдваргуутгчихлээ гэсэн.
За зарим иргэдийн дунд сая хэсэг цуурхал бол гарч исэн агаарт спирт цацах тийм ээ ямар нэгэн халдваргүйжүүлэх байцыг одоо ийм шүршиг цавнд хийгээд агаарт ингэж цацсан тохиолдлууд бол гарч исэн. Тэгэхээр энэ гэрийн нөхцөлд бол энэ агаарын халдвар үүдгэлийг бол хийх шаардлагагүй. Бид нар одоогийн байдлаар хэрэглэхдээ бол дандаа урьдчилсан сэргийлэх байдлаар энэ халдваргүйжүүлэх байцыг гэрт хэрэглэх учраас хамгийн бага процентоор хамгийн бага тунгаар найруулж ингэж одоо хатуу гадаргууг арчих байдлаар бол халдваргүйжүүлэлт хийнэ гэсэн үг. За үүн дээр тодруулга болгоод нэмээд хэлэхэд ягаад одоо энэ хатуу гадаргууны шүршиж цацах бодисуудыг мандсартуулж агаарт одоо шүршиж хэрэглэж болдоггүй гэхэлэр тодорхой одоо агаарт байж байгаа бактери вирус байлаа гэхэд тодорхой хугацааны дараагаар ойролцоох хатуу гадаргуу дээр бууж идэг. За тийм учраас бид нэр хатуу гадаргуу халдваргуу итгэлийг сайн хийснээрээ одоо халдвар авах эрсдлээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой гэсэн үг.